эрүүл мэндийн салбарынхны цалинг 26 оны 1 сарын 1-ээс 30% үндсэн цалин нэмэгдүүлнэ. За дараа нь үе шаттайгаар 2 удаа нэмж нийтдээ 75% болгоод за ингээд 2026 ондоо багтаад эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 3 саяда хүрэх. За мөн та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт бид хэлсэн засгийн газраас 27 хоног эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаатай холбоотойгоор бид 27 онд эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 3.5 саяд хүрэх ийм одоо тогтолцоороо шилжихээр бэлтгэл ажилд орж байгаа. За ингээд их үүсвэрүүдийн их асуудаг хаанаас их үүсвэр гарч байгаа юм бэ гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр гол их үүсвэр бол одоо 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас 10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараачийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай их үүсвэрийг үйлчилгээг хомих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал би зөвхөн ганцхан жишээ ярихад эрүүл мэндийн хөнгөлтэй эмийг та бүхэн мэднэ. Ердөө 2хан төрлийн эм хөнгөлтэй эмээс жилд 20 тэрбум төгрөг зарцуулж байна. Бид бол их олон шалгалтуудыг хийснийг та бүхэн мэдж байгаа. Үүнтэй холбоотой шаардлагагүй жишээлбэл зүгээр одоо витаминий хүний өвчнийг эмчилдэггүй эмийг хөнгөлөөд тэгээд одоо тэрэнд одоо 7 тэрбум төгрөг зарцуулж байна гэдэг маань өөрөө бас энэ даатгалын мөнгийг үрлэгэн байгаагийн нэг хамгийн гол жишээ. За гэх мэтлэнгийн олон сахилга баттыг сахиулах ажлууд хийгдэж 157 тэрбумын хэмнэлтэд гарганаа гэсэн юм бодолтой байгаа.